Шинэ өглөөний мэнд хүргье. Итгэлийн аханд үсэ. Тэгээ хамтдаа бүгдээрээ үргэлжлүүлэн яг энэ 7 хоногийн ажлын сүүлийн өдөр эзний үгээр эхлүүлцгээе. Эзний үгийг хамтдаа ярилцахын өмнө залбирцгаая. Их эзэн минь энэ цагийг танд даатгаж байна. Их эзэн ариун сүнс минь та бидний дотроос өөрийн үгийг хэлж ижлэлд ойлголт өгч бидний амьдралд яг тэр таныг гэсэн тэр галыг асаах болтугай гэж Иесусийн нэрээр даатхан залбирлаа. Амен. За бид нар ярианы маань гол сэдэв бол Бурхныг өөрийг нь хайрлах талаар даваа гаргаас эхлээд ярилцсан байгаа. Тэгээд бид нар ер нь Бурхныг өөрийг нь биш харин Бурхны амлалтыг, ерөөлийг нь хайх, түүнээс ямар нэгэн зүйл авах хүсэлтэй, хандлагатай байдаг талаар бид нар ярилцж байгаа. Харин яг эзний хүсэл бол тэр бидний өөрсдийн маань зүрх сэтгэлийг яг өөр дээр нь байгаасай гэж хүсдэг байна. Агуу тушаал бол мэдэнтэй бүх зүрхээрээ, бүх хүч чадлаараа өөрийн Бурхан эзнээ хайрл гэсэн яг л тэр Бурханы хүсэл, тэр Бурханы зүрхний хүслийн талаар бид нэр ярилцж байна. Бүгдээрээ Илчилэл номын 3:15 дугаар ишлэгийг харъя. Би чиний үйлсийг хүйтэнч биш, халуунч биш гэдгийг мэднэ. За, маш богинохон иш татъя. За, Илчилэл номон дээр энд яг юуны талаар ярьж байгаа вэ? Лаодик чуулганд бичсэн захидал гэж байна. Олон теологчид яг энэ захидлыг 7 дахь захидал байгаа. Яг эцсийн үеийн чуулгануудад зориулсан захидал юм а гэж үздэг байна. Тэгэхээр энд юу хэлж байгаа гэхээр бидний үйлсийг гэж. Би чиний үйлсийг хүйтэнч биш, халуунч биш гэдгийг мэднэ. Тэгээд цаашаага юу гэж хэлсэн гэхээр яг ийм бүлээн байх юм бол, ийм царцуу байх юм бол би бөөлжиж гаргана гэсэн байна. За, үйлсийг мэднэ гэдэг нь юу гэсэн үг юм? Есүс бидний үйлсийг харж мэддэг. Бидний зүрх сэтгэлийг, бидний яриаг ч юм уу, бидний бодлыг ч юм уу гэж хэлээгүй, харин үйлсийг харсан байна. Тэгэхээр нэгэн мэргэн үг байдаг. Action speaks more than words гэж. За, юу гэсэн үг гэхээр яг үйл явдал үгнээс илүү чанга ярьдаг гэсэн санаад. Тэгээ бид нар яг юу гэж бодож, юу гэж ярьснаас илүү бидний амьдрал ямар байгаа нь яг эзэнд чухал байдаг. Тэгээ энэ дээр бүр бүлээн байх нь хүйтнээс дор гэж хэлж байгаа. Энэ маш их сонирхол татж байгаа, анхаарал татж байгаа. Тэгэхээр хүйтнээс дор гэсэн. Бид нар бол бид нэр бүлээн байх нь дээр гэж, хүйтнээсээ дээр байхаа гэж юм бодох гээд. Харин яг эзний хэлж байгаа санаа нь бол бүлээн байх гэдэг нь яг ямар утгаар хэлж байгаа юм болоо гэдэг асуулт төрж байна. Ийм байх юм бол эзэн бүр бөөлжиж гарганаа гэж хэлж байна те. Ийм Бурхны хаанчлал бүр тэнцэхгүй эзэнд үл таалагдана гэж. За, эндээс бид нэр маш чухал нэгэн дүгнэлтийг харцгаая. За, бүлээн байх гэдэг нь ер нь бол өөрт төвтэй хандлагыг хэлдэг. Бурхныг эрен хайж байгаа юм шиг мөртлөө, Бурхан руу хандан залбирж байгаа юм шиг мөртлөө, тэрж битгээл Бурханд үйлчилж байгаа юм шиг мөртлөө яг өөрийнхөө зорилгын төлөө, өөрт төвтэй, өөрт нь ашигтай учраас ч юм уу бид нэр явж байх магадлал маш өндөр. Ийм хүмүүс ямар байдаг вэхээр яг Бурхны төлөө гэсэн зүрх сэтгэл гал халуун биш. Яг Бурханд золиос зориулт гаргах, өөрт нь ашиггүй болоод ирэхээр үйлчлэлдээ хийж байгаа зүйлдээ царцуу болж эхэлдэг, бүлээн болж эхэлдэг. Өөрт нь ашигтай л байхгүй л хөдөлдөггүй гэсэн үг. Тэгэхээр энэ хандлага танил сонсогдож байна. Тэгээ бүгдээрээ яг эндээс маш чухал нэгэн дүгнэлт бас хэрэгжүүлэлтийг гаргая гэж бодож байна. Тэгэхээр цаашлаад энэ алт цагаан хувцас нүдний тосны талаар Илчилэл 3:17-оос 18 дээр ярьж байгаа. Эдгээр зүйлсийг авахын тулд та нар худалдаж ав гэж. Худалдаж ав гэдэг нь яг Библийн хам сэдвүүхээтэй бол бүх амьдралаа зориулж эдгээр зүйлсийг авах гэсэн. Алт гэдэг нь бол бидний дотор байгаа цэвэр итгэлийг хэлж. Цэвэр итгэл. Зөвхөн Бурханд төвлөрсөн, Бурханд хайртай учраас үйлчлэх, өөрт нь ашиггүй байсан ч гэсэн үйлчлэх яг ийм хандлагыг хэлж байгаа. Тэгэхээр энэ алтыг яаж цэвэршүүлдэг вэ гэхээр нөхцөл байдал хэцүү болох үед, сорилт ирэх үед бидний дотор байгаа тэр асуудлууд ил гарч эхэлдэг.
Тэгээ эдгээр асуудлуудыг бид нэр Бурхны өмнө ирээд гимшиж бид нэр цэвэрлэгдэх ёстой. Ийхүү бидний цэвэр итгэл тэр алтмит тунгалаг Бурхны өмнө үлдэх бол. Цагаан хувцс гэдэг нь бол итгэлийн үйлсийг хэлж байгаа. Тэгэхээр итгэлийн үйлсээр бүгдээрээ Бурханд таалагдж амьдрья. Нүдний тос гэдэг нь юу хэлж байгаа гэхээр яг Бурхан шиг Бурхны нүдээр харах талаар хэлж байгаа. Бид нар өөрсдийнхөө амьдралыг, өөрсдийнхөө үн цэнийг, бусдын үн цэнийг Бурхны нүдээр харж сурцгаая. Эдгээр зүйлс бол бидний амьдралыг шаардна. Бидний амьдрал тэр чигтээ үүний төлөө үнэхээр худалдаж авахын тулд золиос зориулт шаардах болно гэдгийг Библи хэлж байгаамаа. Тэгээд тийм учраас Иесус маш олон удаа эцсээ хүртэл тессэн аврагдана гэж хэлсэн байдаг. Загалмайгаа авалгүй намайг дагах чинь зогсгүй гэж Матай номын 10:38 дээр хэлсэн. 16-гийн 25 дээр хэн миний төлөө амиа алдан тэр нь түүнийгээ олно гэсэн байна. Тэгэхээр Христ итгэх итгэлийн амьдрал бол гал халуун түүний төлөө бүхнээ зориулахад бэлэн ийм итгэлийн амьдралыг биднээс шаардж байна. Тэгээ хамтдаа Бурхны өмнө гал халуун байцгаая гэж би та бүхнийг уриалж байна. Бурхныг хайрлах хайраа өртцгөөе. Итгэл, хайр бол бидний зүрхнээс гардаг сонголт, шийдвэр юм аа. Бурхныг хайрлахаар шийдцгээе. Үүний төлөө гал халуун зориулттай амьдарцгаая. Хамтаа залбирцгаая. Хэмээн их эзэн минь, бид яг одоо таны өмнө өөрсдийн зүрх сэтгэлээ шалгахыг хүсэж байна. Би өөрт ашигтай байгаа учраас тань дээр ирдэг биш. Харин ямар ч хүнд хэцүү үед танаас зуурсан хэвээрээ, таны магтсан хэвээр, танд зориулсан, танд үйлчилсэн, таныг хайрлсан хэвээр байхын төлөө зүрх сэтгэлээ шалган залбирч байна. Биднийг та бүлээн биш, хөтөн биш, харин гал халуун байлгаж өгөөч гэж танаас гуйж байна. Бид бас үүний төлөө хичээл зүтгэл зориулттай байх болно их эзэн. Танд даатхан Есүсийн нэрээр залбирлаа.